Өглөөний мэнд үзэгчдээ Кофе юу цай юу нэвтрүүлэг UBS телевизийн Кофе юу цай юу нэвтрүүлгийн студиэс үзэгчдэнд шууд хүрч байна. Энэ өглөө студийн маань зочныхоо амирт бидний урилгыг хүлээн авч эрх мэдтэй уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Тэгээд уран бүтээлчдийн хувьд бол маш завгүй хүмүүс байдгаа. Тэгээд зав гарган нэвтрүүлэгт маань тэр тусмаа амралтын өдөр морилон саацсанд баярлалаа. Тэгэхээр та хэдийгээ урьсан шалтгаан гэвэл даль жигүүр хэмээн уран бүтээлийн цэнгүүн энэ 5 дугаар сарын 1-нд дөр үжигийн Эрдмийн театрын тайзнаа болох гэж байна. Тэгээ энэ талын мэдээллийг хүргээчээ. За мөн хувиран бүтээлчдийнхээ уран бүтээлийн сонин сайхныг дэлгэн хуучлаач гэж та хэдийгээ хурлаа. Тэгээд манай үзэгчдтэй одоо сонин сайхнаа хаваалцаач нэвтрүүлгийнхаа урьсан зочдыг бид кофе цайгаар дайлдаг. Та бүхнийхээ өмнө кофе бэлдэж тавьсан байгаа. Алдархан уугаарай. Баярлалаа. За ингээд уригдсан зочтой үзэгч та бүхэнд танилцуулъя. За Монгол Улсын консерваторийн ардын бүжгийн тэнхимийн эрхлэгч, бүжиг дэглэгч, багш, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан Хос баяр. За мөн тэр дунд суугаа үзэсгэлэнтэй бүсгүй бол за Монгол Улсын гавьяат жүжигчин, соёл урлагийн их сургуулийн багш, хүн театрын уран сайхны удирдагч. Таныг бол маш сайн хүмүүс маань таньж байгаа. Тэгээд за дараагийн зочноо танилцуулъя. Сэлб сургуулийн бүжгийн багш. За дайлжигүр тоглолтын ерөнхий продюсер Отхон Сүрэн. За урилга хүлээж авсан та хэдтэй баярлалаа. Тэгээд сонин сайхан юутай байна? Сайхан хаваржиж байна уу? Тэгээд уран бүтээлчдийн маань хувьд завгүй гэд би түрүүнд урьдлаа. Тэгээд ямар сонин сайхнуудтай, ямар уран бүтээлүүдийг төрөөж байна да? За, продюсерс эхлэх үү. За, эцэстээс өмнө талын мэдээлэл авсан. За, сайн байцгаана уу? Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Энэ миний би анх удаага яг энэ 5 сарын 1-нд төрсөн өдрөөрөө 55 хүрж байгаа. Энэ төрсөн өдрөөрөө нэг уран бүтээлийн цэнгүү хий гэж их удаан хугацаанд болсны дараа энэ ангийнхаа хүүхдүүдтэй оюутнуудтай зөвлөлдөж байгаа тэгээ шийдсэн юм байгаа. Нэг уран бүтээлийн цэнгүү хийгээд тэгээд энэ яг энэ 55 насныхаа өдөр төрсөн өдрөөрөө ойч байх тий төрсөн өдрөөрөө гээд тоглолт хийх нэгдүгürt ингээд 5 гэдэг тоо надад их бэлэгдэлтэй санагдсан. Хоёрдугаарт ингээд яг тохирон бүрдээд тий тохирон бүрдээд одоо хийхэд болох цаг нь болсон юм болоо гэж бодоод ингээд хийсэн. Тэгээд тоглолтын нэрээ дайлжигүр гэж нэрлсэн. Тэгээд энэ нэр маань ч ингээд манай энэ баг хаан толд их таалагдаад тэгээд цөмөрөө за энэ дайлжигүр гэдэг нэрээр нэрлэе гэдэг. Тэгээд Улсын дөр үжигийн Эрдмийн театрын тайзнаа 5 сарын 1-нд 19 цагаас тоглох гэж байгаа. Тэгээд эрхэм хүндэт та бүгдийг хүрэлцэн ирж миний дайлжигүр хэрхэн ургаж, хэрхэн дэвж, хаа явааг минь харж бас тэгээд тэр өдөр дан бүжгийн тоглолт болно. Тэгэхээр зэрэг бас хөдөлгөөний гооз уран тэр сайхныг мэдэрч нэг үчиг ингэж нэг надтай зүг өнгөрүүлээсэ гэж хүсэж байна. Тэгээд ингээд энэ кофе юу цай нэвтрүүлгээр орж энэ мэдээлэлээ өгч байгаа одоо бас их баяртай байна. За шууд л та одоо бол мэдээлэл хүргэчихлээ. За ангийн охтууд хөвгүүдийн үед ямар сонин сайхантай байна? За Хосоор өгш маань яг энэ тоглолтыг одоо хийя гэдэг санааг гаргаад ингээд биднэрт хэрэглээд бид нар мэдээж маш их дуртай хүлээж авсан. Бараг та их оройтож бараг ингээд дуурч ийнөч гэж ярьсан. Яг тэгвэл одоо манай Хосоо өгч чинь хамгийн анх 1979 онд Монголын хүүхдийн ордны одоо бяцхан хүүхэд бүжгийн урлагт анх дурлаад эхэлсэн гэд ингээд бодохоор одоо ингээд 45 6 жилийн хүн үнэхээр бүжгийн урлагт Монголын бүжгийн урлагт хэмбэ гэдгийг тодорхойлоод амжицсан бүр тэр байтугай олон улсад та ялангуяа Солонгос улсад бол одоо олон улсын шүүгчийн одоо бүр зэрэглэлд хүртэл ажилладаг ийм их одоо маш том зүтгэлтэн болцсон байгаа байхгүй. Тэгээ асаах маань ингэж хэлсэл дээ. Тэр үг нь их гоё те бидний одоо юун дээр постэр юм дээр байж байгаа. Жигүүрэн маш сайн дэвж аль болохоор өндөрт хэдий тусам өндөрт гарах тусам чи бүгдийг ингэж маш сайхан одоо ил тод харнаа гэх. Тэгэхээр энэ өөрөө ганц Монголын бүжгийн урлагт төдийгүй ерөөсөө ер нь бүжгийн урлагт дурлаж сонирхдаг. Магадгүй ер нь хүүхэд наснд байх тэр мөрөөдөл ямар гоё одоо жигүүрийг те дэлгэж болдог тэр их одоо бодит жишээг бол харуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоглолтоор нэрэл одоо магадгүй зөвхөн Хосоор гэдэг хүний мэт боловч Монголын бүжгийн урлагийн маш гайхалтай түүхийг
одоо цаг дээр өнгөрсөн цаг дээр магадгүй ирээдүйн хөгжилд ер нь бүжгийн хандлага ямар байгаа гэдгийг хүртэл харах ийм гоё боломж байна гэж бид нэр хараад маш их баярлаад одоо хамгийн түрүүнд дэмжинэ. Тэгээ өнөөдөр ингээд харин сайхан бас ингээд энэ их гоё боломжийг олгосон та нартаа бас маш их баярлалаа. За таны хувьд. За бид хэдийн далжигүр тоглолтод бид нар одоо багаараа ажиллаж байгаа. Одоо ингээд хосаахынхаа тоглолтын дээр манай зөвлөхөр одоо манай ангийн их гэрлэгч маань би одоо тоглолтын ерөнхий продюсер манай тоглолт далжигүр тоглолтын ерөнхий найруулагчаар Цэргийн Дуужгийн Эрдмийн чуулгын уран сайхны удирдагч Баттүр маань орж байгаа. Тэгээ энэ дээр бас нөгөө яагаад бид нар баг болоод бүгдээрээ одоо жишээ нь бид гуруулаа хосаахыгаа дэмжиж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр их сонин төвхтэй бид дөрвөлээ одоо хүүхэд байхдаа багтаа бүгдээрээ Монгол улсын гавьяа тогш жаргал сайхан багшийн шавнар бүгдээрээ дөрвөлээ бид хүүхдийн ордны бүтээгдэхүүнүүд жагаа багшийнхаа шавнар гэхдээ үе үеих одоо манай хосаах чинь нэлээд дээшээ үе дараа нь манай гэрлэгч дараа нь манай Баттүр итээр ингээд дөрвөлээ нэг багшийн шавнар нэгдүгээрт хүүхдийн ордонд дараа нь бид нар соёл урлагийн их сургуульд бид дөрвөлээ нэг ангийн нэг үеийн оюутнууд нэг ангийн найзууд тахгүй. Их сургуулиас өмнө би бас хосоо гшаар гойход битээр бас нийслэлийн 72 дугаар сургуулийн бас нэг сургуулийн тий бас 10 жил байсан. За уулзлаа. Тэгээ бид хэд их сургуульд одоо бид дөрвөлээ нэг анги нэг ангийн оюутнууд мөн дээр нь одоо яг бид гурван үед болохоор бас гуруулаа үндэсний дуужгийн төмийн их чуулгад бид гурав нэгэн цаг үед нэг үед бүжигчин байсан ийм бас түүхтэй их сонинд бүх ингээд холбоотой бид нар Монгол улсын гавьяат жүжигчин Чимэцэрэн багшийн яг одоо гарын шавнар бид гурав бол одоо ингээд тэгээд нэг цаг үед Чемко багшийнхаа яг ингээд шавнар байгаад нэг хамт олон нэг баг ингээд маш олон жил бид нар ингээд цуг хамтдаа ингээд явж байгаа ийм хүмүүс байгаа. Нэг тэгээд дээр нь яг хосаах маань энэ далжигүр тоглолтоо ингээд анх би одоо ингээд хийя гэж санал ингээд бид гур тавиа бид гур гуруула баг болж ажиллая хамтарч ажиллая бид гур бол дэмжин бүгдээрээ гээд ингээд бид нар нэг баг болоод энэ сайхан уран бүтээлийнхаа бэлтгэл ажилдаа орцсон. Ер нь бол одоо бидний бэлтгэл ажил маань за нэг 60% та явж байгаа. Одоо ингээд өшөө цаашаа тоглолт хүртэл бид нар өдөр болгон байнгын бэлтгэл сургуульд гэж хийгээд явна. Өшөө дээр энэ тоглолтоор онцлог нь гэхэлэр манай хосоо гүш чинь өөрөө бүжиг дэглэж бүжгийн багш мэргэжилтэй бид нар манай ангийнхан бүгдээрээ бүжиг дэглэж багш мэргэжилтэй. Дээр нь яг одоо өөрөө консерваторт одоо багшаараа бас ингээд явж байгаа. Тэгээ энэ тоглолтод маань яг өөрийнх нь дэглэсэн бүжгүүд одоо маш олон шавнартай олон жил багшилж байгаа маш олон шавнар орно. Өшөө дээр нь манай Монголын соёл урлагийн мэргэжлийн урлагийн байгууллагын бүжиг ангийнхан бүгд орж ирж байгаа. Дөөрөжгийн Эрдмийн театр, үндэсний урлагийн их театр, Бүх Цэргийн Дуужгийн Эрдмийн чуулга, Төмийн их чуулга, Улаанбаатар чуулга, Монгол хаан театр, Хилийн Цэргийн Дуужгийн чуулга, Хүн театр, за дундгай хөдөө орон нутгаас бас ирж оролцож байгаа. Өөрийнх нь гоё дэглэсэн бүжгийг дундгай ангийн хөгжим драмын театрын ирж байгаа, Говь Сүмбэр аймагаас ирж байгаа. Гэх мэтлэн тэгэхээр энэ хүний хийсэн бүтээсэн уран бүтээлүүд нь маш олон энэ тэн зөндөө их тархсан. Магадгүй бол бас бусад театр хөдөө орон нутгийн театр чуулга зөндөө хийсэн. Тэгээд бас нөгөө тоглолтынхоо тий бид нар одоо бас нэг хөтөлбөрийн дагуу төлөөлөл одоо тий тэгээд хөдөө орон нутгаас бас энэ хоёр байгууллага маань ирж оролцсон. Тэгэхээр ингээд үзэхээр Монголын театр чуулгууд урлагийн байгууллага бүгд орж ирж байгаа биз. Тэгэхээр бол нэлээ их өргөн хүрээтэй маш олон шавнар нь олон мянган шавнар нь багшийнхаа бүтээлийг толилуулна ийм сайхан. За дээр нь бас гоё тоглолтын маань гоё одоо гинтийн бэлэг гэж байдаг те тийм гоё гинтийн сюрпрайзууд байгаа. Тэр маань юу гэхээр дэглэсэн бүжгээс нь гадна өөрийнх нь багшлах арга барилаас нь гадна манай хосаах маань одоо өөрөө тоглолтын дээр бас бүжиглэн 55 насныхаа ойгоор өөрөө гоё тайзан дээр гарч бүжиглэн гэсэн ийм гинтийн гоё төрсөн өдрийнхөө сюрприз байх нь те байгаа. Бас айгүй гоё хосоох маань төрсөн өдөрт өөрийнх нь бас хоёр хүү мэдлсэн байдаг. Тэгэхээр одоо тийм сайхан хоёр үрийг бас ингэж тээж яг тэр гоё төрсөн өдөрт нь ингэж бэлэг болгоно гэдэг бол манай одоо хос хоёр багшийн маань гэр бүлийн манай урнаа агч. Тэгэд энэ бас энэ сайхан нэвтрүүлгээр далимдуулаад урнаа агчтэй. Ер нь манай хосоох бид нар ч ерөөсөн анхал ингээд мэргэжлийн театр чуулгын бүжигчд болоод зарим баг гэр бүлээ ч олж амжаагүй л тийм залуу хүмүүс анх бид нар одоо ажил уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа шүү дээ.
Тэгээ эргээд тэрийг дурсахаар бас үнэхээр гоё байна. Манай төмийн хчуулга бол маш их өгөөжтэй, хамт олонсог, нэг нэгэндээ маш их санаа тавьдаг юм сайхан хамт олон дотроос одоо өсөж ургасан болохоор одоо бид нар бол бас байнга хичээдэг, багшийнхаа тэр сургаалыг цааш нь үргэлжлүүлэе гэж боддог. Тэгээд урнаа хичтэй бас баярлаж явдаг. Хамт олонныхын өмнөөс те бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ бас урнаа ихч маань өөрөө сайхан шинэхэн доктор болсон. Өөрөө яач мэрэгжлийн хөгжмийн хүн шүү дээ. Тий, соёл урлагийн сургуулийн ардын хөгжмийн. Хоёр хүүхэд нь бас адилхан бас юм хөгжимчд болсон. Урлагийн гэр бүл. Тэгэхээр одоо ганц манай хосоо өгш ерөөсө гэр бүлээрээ Монголын соёл урлагийн төлөө маш их одоо үнчээр зүтгэж яваа. Маш их авьяастай ийм сайхан үлгэр жишээ болсон гэр бүл. Тэгээд би ч гэсэн бас энэ тоглолтод жишээлбэл хосоор өгшийнхаа нэг бүжгийг бас хийх даалгавар авцсан. Тэгээд би бас чадан ядан бас одоо хийнэ гэдээ одоо ингээд сая бас хоорондоо ярьж суулаа. Тэгээд ерөөсөө бүжиг гэдэг өөрөө нөгөө тайзны бас залуу насны гэдэг. Гэхдээ манай хосоогч нэг ийм гоё үг хэлжсэн байхгүй. Хүн ингээд яг ингэж л бүжиглэх юм байна да гэдэг ухаарлыг олсон үед би энэ хөдөлгөөн хэлсэн байдаг гинэ. Тэр бас айгу хатуу үг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол үе үеийнхээ Монголын бүжигчдийн бас л нэг цаг үеийг төлөөлж байгаа гэдэг утгаараа багшийнхаа сайхан тоглолтод чадлаараа энэ гоё бүжгийг нь хийнэ гэж бодож байгаа. Тэгээд бас энэ дашрамт хэлэхэд хосоор өгш маань яг одоо бол ингээд бүхэл бүтэн тэнхмийг удирдаад аваад явж байгаагийнхаа хажуугаар үндэсний бүжиг тэр дундаа Нанжид өгшийн маш сайхан одоо язгуур тэр их хувийн одоо өвлж авсан хоорхон шавнырынхаа нэг баггүй манай хосоогч чинь. Тэгэхээр энэ язгуур хэлбэрийг одоо тайзны болгоход даа ялангуяа орчин үеийн урсгал төрөл рүү оруулж этно хэлбэр рүү оруулахад одоо маш их үнэтэй хувь нэмэр оруулсан ахтагч нарын маань нэг баггүй. Тэгэхээр тэр гоё одоо сонин бүжгүүдийг энэ тоглолтын дээр үзэгчд маань үзнэ. Тэрнээс гадна олон улс үндэстний бүжгээр дамжуулж зөвхөн ардын бүжигчд биш сонгодог балетын жүжигчдэд хүртэл хичээл ордог. Тэгэхээр энэ олон эрдмийг яаж ингэж гоё өөртөө багтаасан юм бэ гэмээр Монголын бүжгийн урлагтаа бүр архив нэртэй те манай хосоор өгш бүр энциклопед гэж нэрлэгддэг. Үнэхээр гайхалтай маш их хажууд нь байхад маш их өгөөжтэй олон юмыг судалж одоо биднэрт хэлж өгдөг. Дөрвөн театрын балетыг ерөөсө алхасгүй үздэг гэж бодохгүй юу. Тэгэхээр бүр гайхамшигтай. Тэгж их бүтэн бүжгийн жүжигийн вариац одоо дуэт буюу хоёрол тэр өтгөө корди балетыг тийм балетын тийм үзэгдлийн тэр ямар үлээ гэхтэл ийм штэ гэж биеэр үзүүлдэг байхгүй. Тэгэхээр энэ бол яалтч байхгүй манай Монголын бүжгийн урлагийн маш их тийм үн цэнтэй хүн одоо өнөөдөр тоглолтоо хийж байгаа нь бүжигчд бидний хувьд өстой маш том бас баяр болж байна. Тэгээд энэ 4 сар маань өөрөө дэлхийн бүжгийн өдөр. Тэгээд одоо энэ сайхан сарыг баг сүүл мушгаад манай хосоор өгшин маань одоо тоглолт гайхалтай сайхан тоглолт болно гэж бид нэр маш хэрч хүчтэй байгаа. Үндсэндээ одоо бүжгийн урлагийнхны цугларалт болох нь шүү дээ. Яг зөв. Оролцож амжаагүй нь үзэх нь тий. Дэрэгдээ одоо ингээд яг дэрэгдээ суулгаж байгаад магтуулах ямар байна да. Та нэлээд дарах юм аа та. Нөгөө гэдэг одоо нэг студид маань ингээд гэрэл шараа талан байгаа хэлэхөө хажуунаас юм хөл сонсцоод тэгээд бүр хөлс дааварлаа тэгээд кофе амттай байгаа хичээлгүй тэгээд нэг юм нэг үг хэрглэж уучлаарай үзэгч том бин ингээд сүүлийн үед их шидүүлж байна тэгээд яг хоо гээд хөндлөнгийн хүний хэлсэн үгийг одоо би тэгэл ямар догоо байгаач гэдэг ээлтэй биш тэгээд сонсоод яана энэ сайхан үгний итгэл, буянг, дааж амьдрах өшөө ингээд намаа ингээд өшөө юм хийгээд гэсэн ташуур болж өгч байна. Тэгээд түрүү хэллээ. Ер нь би ингээд нөгөө нэг хүүхдийн ордноос гаргаа эхэлсэн. Тэгээд дараа нь гээд нийт аж ахуйн соёлын ордон, эмнэлгийн ордон гэлгээд хүмүүний багш нарын арга барилаас суралцаад тэгээд хамгийн сүүлд нь урлагийн гав зүтгэлтэнд Жавзан багшийнхаар тэгээд барилгын соёлын ордны ардын бүжгийн ундраач болох гэж байсан. Тэнд бүжгэлж байгаа тэгээд цэрэгт яваад тэгээд тэндээсээ цэргийн ансамблд орж анх мэрэгжлийн тайзны гаргаа эхэлж байсан юм. Тэгээд цэргийн ансамблын болыг намайг мэрэгжлийн тайзнаар үлгэдэж авсан. Тэгээд тэнцээ 6-7 жил ажилласны дараа төмөгч чуулгатай очиод тэгээд ингээд ардын бүжгээр ингээд явсан байгаамаа. Тэгээд тэр үедээ ингээд яг баг болж цуг ажиллаж исэн. Тэгээд хийндээ өгөөтэй аваатай дүүнраасаа сурах юм их байна. Дүүнартаа хэлэх юм байна. За тэгээд дүүд нартай хилдлээд ингээд яваад байсан юм аа багшлах тийм сонирхол төрүүлээд тэгээд суйсын бүжиг тэглээч багшаа ингээд ороод тэгээд тэрнийг төгссөний дараа
сургуулаа төгсөд удаагүй байтал тэгээд тухайн үед яг тийхмэр хэрэгжүүлсэн Монгол Улсын урлагийнхаа зүтгэлтэн оюун багшаар ажиллах санал тавиад тэр цагаас хойш ингээд өөрийнхөө дуртай ажиллаа хийгээл тэ дуртай юмаа хийгээл ингээл явж байгаа. Тэгээд өдөр болго надаа шинэ байдаг. Өдөр болгон шинэ мэдрэмжийг би авдаг. Өдөр болгон дандаа ингээд апдейт хийж өөрийнхөө мэдлэгийг дандаа ингэж баталгаажуулж явдаг. Ер нь багш хүний ажил гэж их гоё. Тэгээ тэрний ачуугаар одоо заримдаа захиалгаар, заримдаа өөрийн хүслээр ингээл бүжгээ дэглээл явж байна. Тэгээд ямар ч байсан гэдэг нэг хүмүүс тодорхой хэмжээгээр хүрээд авах шиг байгаа. Тэгээд энэ тоглолтоо хийхэд их гоё ингээд баг болоод тусалж байгаа манай дүүнер ингээд хамтрагч нар одоо дүүнер гэж яриад ондог хүмүүсүүд те гавьяат хүмүүсүүд гэдэг л те захирал хүмүүсүүд ингээд том дарга болсон хүмүүсүүд тэгээд яг ингээд намайг залаад өгчих юм. За одоо өнөөдөр ингээд ш одоо хотхон сурмал гэл дандаа уцаа нээлттэй байлга ямар ч зүйл давж вэ хэрэг тухайд аавал эргэж залгачээ гэдэг үр даалгавар өгсөн. Тэгэл тэгэхэд өнөөдөр ингээд шүү тэгш шүүгээд за гээд гэрлээ маань болохоор зэрэг за таны эн чинь ингэсэн байх шүү өнийгаа ингээд ингэмээр байна гэл те тэгэл Баттүр болохоор зэрэг за ерөнхийдөө номерынхоо цугааг өгж байгаараа за тэгээд ярилцсан шүү гэж нэг цаана нэг ардаа нэг бодолтой над руу хэлээ те. Тэр зэрэг надад аюу амар байгаа байхгүй. Би зөвхөн ингээд хүүхдүүдтэйгээ сургууль хийх бүжгийн ингээд юм хийх өөр юм санаа зовхгүйгээр яг л ингээд хараад идэг. Тэгээд ер нь ингээд миний бас нэг хэлэх дуртай үг байдгийг би гэсэн нь ганцаараа бид гэсэн нь олоолаа. Тэгэхээр энэ олуулаа юм хийхийн амрыг одоо ингээд яг урд нь ингээл манай консерваторийн бүжгийн хийхэмгээл хүүхдүүдийн тайланд багаар ажиллана л да. Яг хувь хүний уран бүтээлийн цэнгүүн тоглолтын дээр багаар ажиллана гэдэг ямар амар байдаг юм байдаг. Ер нь ингээд энэ тоглолт ер нь айгүй олон анхны гэсэн тодтолтой тийм тоглолт болчихоо. Тэгээ та нарт баярлалаа даа шүү. Баярлалаа даа шүү. Тэгээ шидүүлээд тэгээ зөөлөн тосч аваарай дараа нь. Одоо бол эсрэгээрээ магтуулж яагээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Бусдыг нь бусад хүмүүс муулчнаа. Өөрөө харах учраас бид нэр заавал хажуунаас нь тэгэж гоё урам өгч бие биенээ дэмжих хэрэгтэй. Тэгээ бүжгийн урлагч өөрөө багийн урлаг. Тэгээд манай хосоо багшийн шавнар одоо үнэхээр бас гайхалтай. Ямар сайхан багш нар. Ер нь манай Монгол Улсын консерватори бол үе үеийн бүх мэргэжлийн хамгийн чадварлаг бүжигчдийг төрүүлж гаргадаг. Тэгээ ямар сайн та хаяа бас манай соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургууль дээр багш ус их гоё очиж нээлттэй хичээл үзнэ. Оо яг бидний дутаад идэг бие биенээс олж харж чаддаггүй юмыг ингэж гоё хоорондоо нээлттэйгээр солилцож ингэжээж манай бүжгийн урлаг бас хөгжиж байгаа. Тэгэхээр нэр ерөөсө багш хүний хамгийн сайхан юм бол бахархал бол шавнар байгаа. Тэгэхээр энэ тоглолтод шилдэг бүх шавнар нь одоо самт ингэж гоё бүжиглэх гэж байгаа. Бидний хувьд бол бас айгүй үнцэнтэй байгаад байгаа. Урлагийнхан тэр дундаа миний харснаар бүжгийн урлагийнхан тийм ээ гэд би нэгэ маш их дэмждэг. Би одоо жишээ нь та хоёртойгоо бол бас ингээд яг өмнө бас хувиран бүтээлчдийн тоглолтыг ч юм уу хийх гэж хаад хамтарч ажиллаж байхад ингээд оролцож исэн. Тэгээд ямар гоё юм би биентэй дэмтэй тэгээд юм сэтгэлтэй юм бэ л гэж харжсан. Та анх нөгөө тоглолтоо зохион байгуулах гэж та нэлээд л одоо юм санаа зовсон баг тийм ээ. За одоо яах болч гэдэг юм уу. Гэтэл одоо ингээд хүчтэй баг араас нь түрээд орж ирээд таныг өргөөд явчаар чинь сэтгэл амар сууж ийн гэж байна. Тий. Тэгээд бас шавнар маань төгссөн шавнар маань тэгээд бас аюух уухаал нь дэмжиж байгаа. Зарим одоо цаг нь болсон багшаа гэл одоо үндэсний урлагийн их театрын ерөнхий байдлын эдминистр хашиг маань цаг нь болсон багшаа гэж комент үлдээсэн байх тий. Бүжигч маань за гоё тоглолт болох нэ. Заавал үзнэ гэлгээд бас ийм комментууд ирэхээр бас ингээд бас цаанаа бас бяцхан зовнил үүсгэн. За хүлээсэн хүлээлтэнд хүрэх юмсан. Тэгэхээр зэрэг хүрэх байх гэж найдаж байна. Ягаад бол ийм гоё баг хамт олонтой байгаа болохоор тийм ээ. Тэгээд дээрээс манай консерваторийн багш нараа их дэмжиж байгаа. Тэгээд бас яг энэ юу завшааныг дайландуулаад бас их олон хүнд завшааныг ашиглаад хийдэг дайландуулаад багтай явдаг. Нэвтрүүлгээр дайландуулаад тий ашиглаад ингээд их олон хүнд баярлж байгаагаа хэлье. Ер нь ингээд их олон хүн байна. Тэгэл бас зарим нэг нь орхитуулчих вэ. Тэгэхээр зэрэг яг онцгой нэр дуртах хэрэг гомдооч гоо бүгдэнд нь баяр таваа шүү. Гэ бүжигчэд тэгээд ийм дасгалжуулагч багш нар тэгээд хөгжмийн зохиолч нар тэгээд хувц сурлаач нартай ер нь бүгдээрэнд нь их баярлж байгаа. Тэгээд ер нь яг нэг бүжиг гэдэг бол өөрөө их олон юмас хамааралтай.
Одоо жишээ нь би нэг заримдаа зураач хүмүүстэй их жоохон бяцхан атаахж явдаг байхгүй юу. Одоо зураач хүн нэг л тухайн санаа төрлөөвөл гэдэг нэг хэрэгслүүд нь дандаа их хажууд ингээ бэлэн байж байдаг. Тэгэл ингээ зурчна. Тэгэд бүжигчин хүн болохоор үжигдэл хүнтэй хөгжмийн зохиолч хэрэгтэй. Хувцсны хэсэг зарах тийм зураач хэрэгтэй. Тэгээд хувцс сурлаач хэрэгтэй. Хөгжмийн зохиолч гэдэг тэгээд дасгалжуулагч багш хэрэгтэй гэдэг айгүй олон тэр бүжигнанд амьлуулах уран бүтээлч хэрэгтэй гэдэг айгүй олон хүнээс хамаарч юм гардаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ бүгдийн ард ингээд нэг бүтээл гараад тэр нь тайзнаар гарна гэдэг нь өөрөө их олон хүний бүтээлийг тэр уран бүтээлч болон уран бүтээлчид хүмүүст хүргэж байгаа. Тэр арын фронтод айгүй олон байгаа гэсэн баггүй. Тэгэл тэр тайзны ажилтан гэрлийн инженерүүд гэдэг л тэ. Тэгээд дөөр бүжгийн Эрдэмийн театрын тайз болон гэрлийн хамт олон баг хамт олон бас их гоё найрсгаар хүлээж авч захиргаа бас найрсгаар хүлээж авч дэмжиж байгаа. Тэгээд урд нь биш нэг анзаардгүй байж тэгээд энэ уран бүтээлийн тоглолтод хүнд хүрэх гэж хийж байгаа хүмүүс ямар их хөдөлмөртэй ямар их тэр цаг наргүй ажил олон жилийн хөдөлмөрөө ингэж гаргадаг юм бэ гэдгийг л одоо өөрөө мэддэг л дээ. Гэхдээ яг өөрөө ингэж хийсэн чинь бүр нарийн мэдэрч эхэлж байна. Тэгээд ер нь бүх уран бүтээлчтэй тэгээд эрүүл их сайн сайхныг хүсье. Тэгээд бүх тэр уран бүтээл хийх ирээдүйн зам дардан байг, цагаан байг гэдээ бас давхар тэднэртэй амжилт хүсье гэж бодож байна. Яа сэтгэл хөдлөлөө яриад штэ. Тоглолтын нэрний тухайд та бас тайлбарлаж өгөөч. Яагаад далж жигүүр гэж өгөв? Би бодтоо дуу гурван жигүүртэй гэж ярьдаг. Тийм ээ. Дуучин, хөгжмийн зохиолч, за яруу найрагчаас. Гэтэл та сая бүжгийн урлагийг бас маш олон хүнээс хамааралтай гэдээ ярьлаа л да. Тэгээд далж жигүүр гэдэг нэрний тухайд. Нэг намайг бяцхан хөөхд байхад ингээд нэг бүжиг намайг өөртөө татаад надад нэг бяцхан далавч өгсөн байхгүй юу? Тэгэл тэр ингээл далавч маань ингээл баг багаар дэвэл ингээд томрол гэл яваад байсан хадаа хэдийн хүртэл томрох юм бөөмөд. Тэгээд ингээд яг ямар ч гэсэн ингээд нэг бүжгийн сонирхогч байлаа, суралцагч байлаа. Тэгээд оюутан байлаа, дагалдан бүжигчин байлаа, бүжигчин боллоо, одоо бүжгийн багш боллоо, бүжиг судлаач боллоо тий. Гэт энэ бүх шатнд ингээд тэр болгонд миний дайлж өгөр ингээд тодорхой хэмжээгээр өсөөл яваад байсан баг. Одоо миний эргээд одоо яг хүүхдүүдийн тэр дайлж өгөр ингээд дэмжиж өгч үүрнээс нь гаргаж нисэх. Одоо яг манай ардын бүжгийн сургалт бол 5 жилийн циклтэй явдаг байхгүй. Ингээд мэргэжлийн 1-р ангиас нь аваад төс хүртэл 5 жил. Тэгээд 5 жилийн дараа ингээд тэр хүүхдүүд ингээд мэргэжлийн бүжигчин гэсэн жигүүртэй болоод сургуулиас гараад өөрнөөс нэсэл явж байна. Тэгээд нэг хаана очиж өөрөө засах нүгэ араас нэг 3 жилийн хугацаанд харна. 3 жилийн дараа тэгэл за өөрөө амьдралаа мэдгээ. Тэгэл тэгвэл тэгэл одоо би чиний багш чи намайг дандаа сонсож явах ёстой тийм бол байхгүй шүү дээ. Тэгээд тэр ингээд явуулсан тэр хүүхд ингээд өөрсөө уучраа болол ингээд юм. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг бодож дайлж өгөр гэж нэрлэе гэж бодсон. Тэгээд жигүүрээ дэлгэх хэсэг тий. Тэгэл далавч нь хүчтэй байж ижил тэр хүн холыг туулна өндөрт гарна. Тэр тусмаа ингээд холыг харна тийм ээ. Ер нь ингээд бүжгийн мэргэжил гэдэг бол насаараа сурдаг. Насаараа сурдаг. Одоо ингээд хэдийгээр ингээд яг 15 жил байна, 20 жил байна, 25 жил ажиллаад тэгээд гавьяаныхаа чөлөөнд гарсан ч бас л бүжиг гэдэг юм ингээд байнга овгиных нь дараа явчихдаг. Тэгэхээр зэрэг ерөөсөө зогсолтгүй суралцсан тэгэхээр зэрэг тэр далууч бол хизээч тийм ингээд дэвхээ зогсоохгүй л гэсэн үг юм болоо даа л гэж өөрөө бодож төсөөлөд байгаа шүү дээ. Та л одоо хүүхдийн ордноос эхлэлтэй энэ бүжгийн урлагт шантарч ирсэн үе байгаа юу? Байна. Яг ингээд шантарч байхдаа бүжигчнээ болиё гэж харин бодож байгаагүй. Бүжгээ хай гэж бодож байгаагүй. Зүгээр гэл би одоо яаны нэг энийг яаж хийнэ гэл тэгээд жирийн нэг өдөр тутмын дасгал хийх бол хүртэл нэг бяцхан эхлэв те. Гэт нэг юу орж ирж тэгээд нөгөө нэг юм нөгөө хүнд бий байгаа те. Тэрийг хөнгөлөхийн тулд эхлэхээ захвалаад за яг энэ тулуур модны дэргэд ихний дасгалыг за нэг энийг давчих юм бол дараагийн нь хийж гэнэ энийг давчих юм бол дараагийн нь хийж гэнэ тэгэл тэр хэдийн энэ бол жишгийн шалтгааныг би ярьж штэ. За нэг сонголт за би нэг урдны хэсэндээ сонголт хийх ингээл нэг юм нэг тэг нэг хийгээд заримд нэг болохгүй нэг тохиолдол ядгийг
нэг нанжид огш маань төмигт байхад нэг ээрм хүрээ гэж нэг бүжигдгээ тавиад тэгээ тэрнийхээ яг хот нь надад таарахгүй юу. Тэгээ хотонгийнхаа эхний ингээд нэг тэр гардаг манерын вирус авч чаддгүй. Бүргээд яаж чигээд болдгоо. Тэгээл нөө нанж багш уурлаад хосоо чи болохгүй ээж тэгэл тэр үед би яг тий яа энэ хотон хийхгүй өөр юм хийх юмсан гэж нэг тий шантраал. Гэхдээ яг миний ганц хийж чадаагүй нэг тэр яг бүжиг хөдөлгөөнүүд бол нэг тэр. Тэгээ сураагүй юу? Учир нь олж авч чадаагүй. Тэгээд отгон сүр хийсэн шүү дээ. Отгон сүр хийсэн. Тэгээд бас нэг уг нь амархан байсан дөө гэж. Хүн ингээд нэг юм бас нэг яагаад ч болдгоо те нэг юм нэг үе байдаг байхгүй. Нэг тэрэлт авчихсан юм шиг. Уулын би чинь ер нь бүжгийнхаа багш нарт загнуулж үзээгөө. Ер нь ингээд за энэ хосоо шиг бүжгэлгээл тэгдэг тийм л жишээ болдог хүн байсан. Ганцхан тэрэн дээр ягаад тэгээд би нэг тэр энэ одоо нэг шантраад үгүй багшаа би өөр юм хийдэх үү гэд нэг тгийж нэг гарч ирсэн үе байдаг. Тэгээд бас хүний л амьдрал, хүний л ажлын хаан ингээд нэг шантраах гэдэг үг бас томдоод байна. Өөр ямар үг гэдэг юм бэ? Нэг зүрхшээх тий? Зүрхшээх тэгээд тэр хальсан тий? Тэгээд тэрийг харин даваад гарсныхаа дараа гоё шүү дээ. Даваад гарсныхаа дараа гоё. Тэгээд нэг одоо тэгэл хүүхдүүдтэй хэлдэг. Та нар гэдэг бүжиг гэдэг юм чинь ингээл алга хэрэгүүлэх шиг сурчдаг юм биш ээ. Одоо та нар эхлээд биеийн тэр ачаалыг давна эхлээд. Одоо шавь нартаа би нөгөө хүсээгүй юм хэлнэ шүү дээ. Тэр хүүхдийг бол ингээд хажуудаа хүртэл явдггүй те. Сонголт муутай бол би сонголт сайтай болохын тулд би тэр хүүхд хүссэн хүсээгүй чадаагүй хүчээр хийн. Тэгээ тэр хүүхд ойлн зарим бүр ингээд те шалаа нүдэн гэлгээл би ч өөрөө тэрийг даваал гарсан юм чинь. Тэгэд эхлээд энийг тэр эхлээд би та нарт хүчээр ингэж өгнө. А дараа нь та нар сэтгэлээрээ энийг хийдэг болно. Тэ. Тэгээд дараа нь бүжиг уурлах эрдэм сурна гэдэг чинь бас тийм амархан юм биш. Тэгэхээр зэрэг юм чинь ингэж багаар явж 5 жил ингэ та нар гээд сурчлаа. Энэ бол та нар зүгээр нэг бүжиглэх нэг тийм одоо зөөрлөж хэлэх юм бол ингэ нэг улбоо хийхэд бол ихтэй бимбигээ бүр нэг өөсөг болт нутдаг шүү тий. Нэг тийм болгоч байгаа бол чааш нөгж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд ажил дээр гарсан эхний 3 жил та нар тий тэр нэг тосч авсан байгууллагынхаа тэр байгууллагын стил нөө жанрт орно шүү дээ. Тэр байгууллагынхаа нөө нэг журам одоо дүрмд орно. Тэгэхээр тэнд очиод та нар бас эхний 3 жил бас дахиад тийм хүнд хэцүүрхийг давна. Гэхдээ гой хүн тийм ээ. Тэгжээж тэрний дараа нэг 3 жилийн дараа та нар за би нэг ийм бүжигчин болох юм байна гэсэн өөрийнхөө тодорхойлтыг авна гэж зөвлөдөг. Тэгээд ер нь юу л да бий болоод сэтгэлийн асар их тийм төвчээртэй байж ижил бүжигчин болдог. Тэгээд энэ бүдийг бид нар бүгдээрээ л давж гарсан байгаа. Бүх бүжигт давж гарсан байгаа. Тэгээд нэг хэр баргийн өвдөлт бол бидний хувьд бол нэг юу ч болцсон байдаг шүү дээ. Ямар сандаа ингээд нэг хаяа ардын уламжлалын эмнэлэгт очиод баяруулаад ингээд суугаад хаа хөөшөө та нар чи яац юм бэ? Хүмүүс ингээд ёо гэдэг та яагаад тэгээд тэхгүй байгаа гэж. Ах наадхаас чи илүү хөвдөлтийг үзсэн юм уу? Тэгэхээр хосоо гшийнхаа тоглолтыг ингээд найруулад тийм ээ зохион байгуулад явхад ер нь бэрхшээл бол гарч ийн үү? Асуудалгүй бүтэж байна уу? Бүх асуудал. За ер нь бол бэрхшээл гарахгүй байгаа. Тэгээ би ямар санда тоглоом шоглоомор хэлж байгаа. Гэхдээ энэ манай хосаах чинь буянтай юм уу? Яарсан гэтэр эхнээсээ л ажил ингээл зүгээр шууд ингээд их гоё сайхан дардсан. Одоо ногоон гэрлэр гэж их гоё бүтэж байгаа. Тэгээд яалтчгүй бас олон шавь нартай маш хэм тэнд очиход яг одоо бид нар одоо билет, постэр те одоо ингээд өөр юм чинь бэлтгэл ажлууд зөндөө байгаа. Тэгэхэд одоо тэр болгоныг хүн болгон урайлах айгүй сайхан урайлгаар хүлээж авч одоо тэгээд хосаах маань бол өөрөө их даруухан. Тэгэхэд ингээд өөрөө бол одоо зүгээр ингээд чимээгүй ингээд яг мөрөөрөө сайхан ингээд ажиллаа гэж багшлал явж идэг. Тэгэхэд энэ хүний чи ардан цар зөндөө олон бас таньдгийн байна. Бүгдээрээ мэддэг. Тодорхой хэмжээгээр мэдлэхгүй явах уу гоё зөндөө олон гоё бүжиг хийж ирсэн гэл одоо яг манай хоёрын анх нөгөө манай гаяат чемкогш маань тавьж ирсэн учирлгээ бүжигийг одоо хүн болгон мэддэг нөгөө амтны ертөнцийн аян дээр хийж ирсэн. Чуурны яг тэр анхны тавилтын чемкогш маань манай
энэ хасаах гэрлэгч хоёр дээр тавьсан. Тэр бүжгээрээ маш их олон танигдсан. Өө нөө шоу бүжгэлдэг ах мөн үү гэж хүн болгоо яг тэгж байгаа байхгүй. Гэх мэтлэн тэгэхээр ингээд их сайхан өөрөө их хүнтэй их гоё зөв харьцсан, хүнд их үлгэр жишээ болно. Хүнд маш их тусрах уу. Айгүй их тусвалж явна. Биднийг одоо бүжигчин байх талаас яг бид нар зөвлөөл туслаал ингэ явжсан. Тэгэхээр одоо яг бас энэ сайхан энергтэй, энэ сайхан хүчийг ингэж эргээд бас ингэж гоё өөрт нь ингэж гоё ирж байгаад бид нар бас маш их баярлж байгаа. Тоглолтын хувьд одоохондоо бол бид нарт нэг тийм саад бол байхгүй байна. Үнэхээр гоё сайхан дартан замаар ногоон гэрлэр сайхан явж байна. Тэгээ энэ дээр би бас одоо яг өөрт нь бол байн тоглоомоор хэлж байгаа. Их буянтай юм аа, буянтай үний ажлаар ялцгүй л ингээд дардсан яваад байна. Гоё байна гэд ингээд. Ажиллахад ч амар тий. Тэгээд бид горовч одоо яг төмийгт байхдаа Чепка огшихаа шин тавилтанд, Нанжид огшихаа шин тавилтанд те ингээд өөр бусад бүжигдэг лестрийн шин тавилтанд ер нь бид гурав байнга ер нь цуг орж ингээд явжсан. Тэр болгон дээр яг хосаах маань одоо жишээ бидэрт ингэ зөвлөдөг байхгүй. За хэдүүлээ ийм байна, ийм тавилт ингэж орж чинь энийг ингэж яа гэд нөгөө эвтэйхэн энэ багийн ажил болохоор багаар ансамблтай бүгд жигд байх хэвээр. Хосаах маань өдөртөө авчин бүгд бид нар чимээгүй яг үгэнд нь оролцохгүй ингэж явна. Хоорондоо ярилцсан, ингүүл яасан, тэгүүл яасан. Хөдөлгөөний үйлээ, хөдөлгөөний дараа нь хөгжимдөр орж ирэхлээр дахиад бас нэг жоохон засвар их хэрэгтэй болдог. Тэр болгон дээр хосаах маань байн гоё зөвлөж ингэж явдаг. Тэгээ бид нар одоо бүр ингээд нөгөө сурцсан бохгүй. Бүр ингээд нөгөө хамтарч ажиллаа сурцсан. Биеийнхээ өгөө авааг мэддэг. Тэгэхээр одоо ингээд тэр болгон дээр биднийг одоо өдий зэрэгтэй явахд бас хосаахын маань бол нөмөр нөөлөг, аж тус, зөвлөмж маш их хэрэг болдог. Тэгээд тийм болохоор л одоо эргээл ингээд их гоё байгаа бид нар ингээд биеиндээ ингээд гоё туслаа дэмжээж явах чинь тий. Ажил бол ингээд их сайхан бүтэж байгаа. Тэгээ сөрөнгийнхаа хэлсэн дээр бас нэмж хэлэхэд манай хос өргөч чинь бидрийг анх нүрэж бодож чаддаггүй хахад нүр энэ мейкап одоогийнхэр одоо тий тайзны бодолтой. Тайзны бодлыг энэ хүнээс л бид нэр сурж үгүй чи бүсгүй хүн бэ жоохон айтайхан хөдлөөч одоо гэл үйлдэл одоо энгийн одоо өдөр тутамд байдаг тэр бүх юмыг л одоо хос өргөшөөс манай дулуун ингээд бас нэг гоё ихч байгаа тий одоо Америкт байгаа. Дуу ягчээсээ суралцсан. За тэгээд маш их одоо хувь хүний талаас үлгэр жишээ болохоос гадна бас энэ тоглолтыг бас хүмүүс маань аль болохоор олон хүн ирж үзээсэй гэж хүсэж байгаа. Тэгээ тэр нь яагаад вэ гэхээр биеийн хилэмжээр, уран бүтээлээр, бүжгийн бүтээлээр хүний одоо хурж болох бүхий л үнцгийг харуулсан маш их одоо ардан баялаг юм сантай. За тэрнээс гадна мэрэгжлийн хүмүүс ингээ харах юм бол одоо их жах уучраа олохгүй байгаа хүүхдүүдэд, оюутан сурагчдад бүжиг сонирхож байгаа хүмүүст бол маш их одоо том хичээл болно гэж үзэж байгаа. Ерөөсө бодит практик дадлаг болж чадна. За тэгээд би зүгээр одоо ганцхан жишээ хэлэхэд энэ цастын үйлд гээд маш гайхамшигтай бүжиг байдаг. Энэ бүжгийн энэ хайрцаг, зураглал, энэ холбоос тэгээ яг л одоо нэр энэ өөлд хүмүүс гэж нэг ийм л хүн байх та. Тэгээ тэр эмгээ ингээд аваад хайртай хөндөөгөөд баг зэрэг ингээд нэг ичингүүрж барьж байгаа. За тэгэл тэр өөлд хүмүүсийн тэр их хөдөлмөрч байдал тэгээ тэр хувцсны тэр донж маягийг ямар гоё ингэж илэрхийлж байна. Манай төмийн их чуулган бүжигчид тэрийг бас маш гоё хийсэн. Энэ өөрөө бас маш их том шагналтай юм бүжиг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө бүжиг болгоно нь үндсэнтэй, бүжиг болгоно нь бүжигчдийг, бүжгийн багш нар, дасгалжуулагч нарыг мөн бусад өрсөлдөгч нартаа дандаа ингээд за ийм байна харж гин үү гэд ингээд өөр ихгүй тэр бүжиг нь ингээд хэлж өгөөд байдаг. Тэгээд бүжиг тэглээч ер нь бүжгийнх маань ч гэсэн хосоо огшин бүжиг ингээд нэг цаанаа л нандин шүү гэдэг тийм яриа тэр нэг тийм бичгтэйгүү одоо тий ийм гоё хууль үйлчилж идэг. Тэгэхээр одоо тэр болгоны гоё онцлогийг та одоо тий та бүхэн үзэх маш гоё боломж гарч байна. Тийм болохоор заавал ирээрээ гэж бас өрчээд. Үзэхийг хүсэж байгаа хүмүүс тасалбарыг ханаас авах вэ? За дэлгэцэн дагавар мэдээлэл байршиж байгаа. За мэдээж одоо асуух зүйлээ утас руу залгах баха. Тэгээд бас тоглолтынхаа урилгыг үзэгчдтэй хүргээд хэдүүлээ ярилцлага өндөрлүүлье да. Манай тоглолтын дайлчигүүргээд фэйсбүүкээр одоо пэйж хуудас байгаа. Тэгээд пэйж хуудсан дээр манай бүх мэдээллүүд байгаа, холбоо орох утас байгаа. Бид бүхэн одоо үзэгч түмнийг үзье гэсэн сайхан тасалбар худалдаж авч байгаа хүмүүс билет маань хүргэлтээр гарна. Өшөө дээр нь улсын дөр үжгийн эрдэмтэн театрын билетийн кассаар
билет маань бол борлогдох байгаа. Үзье гэсэн үнд бол аргын олон зөндөө гэж. Манай постэр дээр одоо яг нөгөө манай пэйж хуудсан маань одоо QR код уншуулаад яг манай пэйж рүү айлчлаа тэнд гоё ороод тэндээс бүх мэдээллүүдээ авч болно. Ер нь бол Далжигүр пэйж хуудсыг дагснаар хосоо огш маань хосоо ах маань одоо бүх сайхан уран бүтээл бүх юмнууд ингээд цувралаар ороод явчихж байгаа. Тэгэхээр тэндээс одоо Хосвэр гэж бүжгийн багш бүжиг тэглэж хүн ямар хүн бэ? Юу хийдэг хүн бэ гэдэг бүх мэдээлэл нь одоо бүх одоо өөрийнх нь баг одоо төрснөөс хойш өдийг хүртэл байгаа бүх CV уралдаан тэмцээнд оролцож байсан хийсэн уран бүтээл гээд одоо бүх мэдээллүүд нь тэр пэйж хуудсан дээр орсон байгаа. Манай хасаах маань одоо өөрөө бүжиг тэглэж багшаас төдийгүй өөрөө Солонгос магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд олон улсад бас маш олон удаа урилгаар шүүгч хийдэг. Одоо Оросын холбооны улсад байна, Солонгост байна. Ер нь их маш олон улсад одоо бас гоё ингэж олон улсын шүүгч юм гоё ардын бүжиг байд. Өөр нь бас бусад төрлүүдээр ингэж шүүгч хийж явдаг. Тэр бүх мэдээллүүд өөрийнх нь бүгд манай пэйж хуудасаар орсон байгаа. Тийм учраас одоо үзэгч түмэн бүгдээрээ Далжигүр пэйж хуудсыг дагаад тэндээс мэдээллийг авах бүрэн боломжтой. За тэгээд та урилга өргүүлээч. За. Одоо манай продюсер маань их ярьчлаа. Тэгээд үзэгч түмэндээ одоо тэгээд миний тоглолтод хүрэлцэн ирж тэгээд миний ертөнцийг миний одоо Далжигүрийг ургуулхад хувь нэмрээ оруулж тэгээд бас бүжгийн урал гоо сайхнаас таашаал аваад нэгэн үчийг бас ингээд нэг бүжгээр жигүүрлээд өөртөө ингээд нэг сайхан өнгөрөөсэй гэж хүсэж байна. Тэгээд тоглолт дахин хэлэхэд Улсын дөр бүжгийн эрдмийн театрт 5 сарын 1-нд 19 цагаас болно. Та бүхэн хүрэлцэн ирж таалан сойрхно уу гэж урьж байна. За ингээд төрсөн өдрөөрөө бусдаас бэлэг авдаг байтал таны хувьд бол одоо маш олон хүмүүсийг баярлуулж бэлэг өгөхөөр Тий. том багаар бэлтжээ шүү дээ. Тэгээд тоглолтын амжилт хүсье. Баярлалаа. Таны одоо Далжигүр хэрхэн одоо дээр дивж байгааг тэр өдөр бас үзэгч түмэн урлагийн хамт олонд харах нэ. Тэгээд та хэдийнхэн одоо уран бүтээлүүдэд амжилтыг хүсье. Баярлалаа. UBS телевизийн хамт олондоо кофе юу цай гойхон бүсгүүдээ энд хамт ажиллаж байгаа хамт олондоо маш их баярлалаа. Ажлын өндөр өвчт. За баярлалаа. Үзэгч та бүхэн кофе юу цай юу нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзлээ. Нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. За энэ удаад бид Далжигүр уран бүтээлийн цэнгүүн Улсын дөр бүжгийн эрдмийн театрт 5 дугаар сарын 1-нд 19 цагаас тоглогдох талаар мэдээллийг хүргэлээ. За мөн Хосвэр хэмээх хүний одоо ертөнцөөр багахан аялууллаа. Гэ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.